сайн байцгаана уу? Намайг Төгөлдөр гэдэг TNC байгууллагын нутгийн иргэд манлайлсан байгаль хамгааллын төслийн удирдлагчаар ажилладаг. За юун түрүүнд би та бүхэн TNC байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгье. TNC байгууллага нь 1951 онд Америк нэгдсэн улсад үүсгэн байгуулагдсан улс төрөөс ангид ашигын бус, төрийн бус байгууллага. За байгууллагын маань гол зорилго гэдэг юм бол дэлхийд даяар байгаа далай тэнгисийн ус, цэнгэг ус, газар нутгийг хамгаалах зорилготой байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. За одоогийн байдлаар 1080 орчим улсад бол үйл ажиллагаа явуулж байна. Харин 2008 оноос Монгол улсад төлөөлөгчийн газрааны өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд орж ирж байгаль хамгааллын ажлыг хийх болсон хамгийн гол зорилго нь болохоор Монгол орны тал хэрийн экосистемийг хамгаалах зорилготой байсан. За яг энэ зорилгын хүрээнд бол өнөөдрийг хүртэл байгаль хамгааллын үйл ажиллагааг хийгээ явж байна. Үйл ажиллагаа явуулж ирсэн цагаас хойш байгууллагын хувьд хамгийн том одоо хийх гэсэн ажил гэх юм бол 2010-аас 2017 оны хооронд экологийн бүс нутгийн үнэлгээ гэдэг энэ улсын хэмжээнд ийм том судалгаа хийсэн. За энэ судалгааны ажилд бол 100 орчим одоо эрдэмтэн судлаачид, бодлого гаргагчид, за төрийн бус байгууллагын байгаль хамгаалагчид гэх мэтлэн энэ маш олон хүмүүс бол оролцсон ийм удаан хугацааны ийм судалгааны ажил байгаа. За энэ нь бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн зорилго. За мөн алсын хараа 2050 орсон Монгол улс газар нутгийнхаа 30%-ийг 2030 онд улсын тусгай хамгаалтанд авч хамгаална гэдэг энэ зорилго үйл ажиллагаатай нийцэж байгаа. Энэ үйл ажиллагааг TNC байгууллага дэмжиж ажилладаг гэсэн. Экологийн бүс нутгийн судалгааны үр дүнд гарч ирсэн газар нутгуудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалтанд авах үйл ажиллагаа бол тасралтгүй хийгдэж явж байгаа. Гэсэн хэдий ч Монгол улсын маань газар нутаг маш том. Энэ газар нутгийн 30% гэдэг бол маш том хэмжээний газар нутаг. Тиймээс энэ судалгааны үр дүнд гарч ирсэн газар нутгуудыг нутгийн иргэд буюу тэнд амьдарч байгаа малчин иргэдийн оролцоотойгоор хамгаалах нь хамгийн үр дүнтэй аргуудын бас нэг юм байна гэсэн үднээс TNC байгууллага нь 2016 оноос нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээ явж байна. За нутгийн иргэд энэ манлайлсан байгаль хамгаалал төслийн гол зорилго нь гэх юм бол 2030 он гэхэд за нийт 10 сая га газар нутгийг малчдын оролцоотойгоор хамгаалъя, үр дүнтэй байгаль хамгаалал, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаа хэрэгжүүлэе гэдэг зорилго тавьсан. За энэ байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэдэг. За энэ талаар бас хүнд танд бас мэдээлэл өгье. За энэ байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэдэг энэ санаачлага энэ зохицуулалт бол байгаль орчныг хамгаалах тухай хуулинд бол тусгагдсан байдаг яг энэ нэршлэрээ. За энэ хуулийн дагуу бид бол малчидтай байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ яг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг яг хэрхэн үүсгэн байгуулдаг, хэрхэн цаашид одоо урт хугацаанд доктортой байх талаас нь та бүхэн тайлбарлаж өгье. За ингээд бол мэдээж тухайн газар одоо нэг гол нэг уулын ам хөндий ичээд юм те хөдөө амьдарч байгаа иргэдийг гол айл сахалтаараа нийлээд ийм үүсгэн байгуулалтынхаа санаачлага бол мэдээж хамгийн түрүүнд гарах ёстой. Энэ санаачлага нь сайн дөрвөн үндсэн дээр байх ёстой. За ингэж үүсгэн байгуулах анхны санаачлага нь тэнд тухайн газар амьдарч байдаг хэд хэдэн малчин иргэд нийлж нэгдээд гаргадаг. За үүнийхээ дараа бол багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа бол нөхөрлөл үүсгэн байгуулъя гэдэг санал хүсэлтээ өгдөг байгаа. За энэ хүсэлтийн үндэслэн багийн иргэдийн нийтийн хурлаас нь дотоод шийдвэр гаргах. За үүнийгээ цаашаа сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлалдаг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжигдсэн тохиолдолд тогтоол гарan сумын засаг даргад үүрэг болгодог байгаа. За ингэснээр сумын засаг дарга за нөхөрлөл хоорондоо гэрээ байгуулан байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг гэдгийг аль бие ёсоор үүсгэн байгуулж гэрчилгээгээ аван хариуцсан хамгаалах газар нутгаа тодорхой болгодог гэсэн. За нөхөрлөл аль бие ёсоор үүсгэн байгуулагдлаа. Энд нэг малчин биш нэлээдгүй олон малчид нийлж ээж нөхөрлөлийг үүсгэдэг болохоор энэ урт хугацаанд бас тогтвортойгоор үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Нэг талдаа энэ маань бол
байгууллага тэнцээ бий болж байна, институт бий болж байна гэсэн. Хэрхэн яаж урт хугацаанд доктортой үйл ажиллагаагаа явуулах уу? За өөрсдийн амьдарч байгаа байгаль орчныхаа асуудлыг малчид өөрсдөө хэрхэн яаж шийдвэрлээд өөрсдийн хувь нэмрээ оруулж явах вэ гэх юм бол засаглалаа сайжруулах хэрэгтэй байна. За засаглалыг сайжруулах тал дээр бол манай байгууллага тэр дундаа нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаал хөтөлбөрийн зүгээс үл дэмжлэг чадварыг бэхжүүлэх үйл ажиллагаануудыг үл хийсээр ирсэн. За энэ зарчмын дагуу 5 аймгийн 23 суманд нийтдээ 273 байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл үүсгэн байгуулагдсан байна. За энэ 273 байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд 6000 орчим малчин өрх хамрагдсан байна. За 6000 малчин өрх 200 бараг 300 орчим нөхөрлөл үүсгэн байгуулагдана гэдэг нь 300 орчим нутгийн иргэдийн байгууллага үүсгэн байгуулагдлаа гэсэн. За үйл ажиллагаагаа явуулахын тулд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл нь өөрсдийн амьдарч байгаа газар нутагта байгалийн нөөцийг хэрхэн зүй зохистой ашиглах уу, хамгаалах уу, нөхөн сэргээх үү гэдэг богино урт хугацааны төлөвлөгөө боловсруулдаг. За үүнийг бид нэр байгалийн нөөцийн хамтын менежментийн төлөвлөгөө гэж нэрлэдэг байна. За энэ төлөвлөгөөнд нь бол мэдээж тухайн малчин иргэн дойрондоо байгаа байгалийн нөөц, усаа хэрхэн яаж хамгаалах уу, булгаа хэрхэн хамгаалах уу, ан амьтдаа хэрхэн яаж доктортойгоор байлгах уу, өсгөж үржүүлэх үү, ойн сангаа хэрхэн яаж нөхөн сэргээх үү, хамгаалах вэ гэх мэтлэн байгаль хамгааллын үйл ажиллагаануудыг төлөвлөж оруулдаг. За мөн ажиглалт, мониторинг гэх төлөвлөгөөнүүдэд мөн төлөвлөж оруулдаг байгаа. За дунджаар байгалийн нөөцийн хамтын менежментийн төлөвлөгөө нь өнөөдрийн бидний туршлагаас үзэх юм бол нэг 3-5 жилийн хугацаатай боловсруулагдж байгаа. За мэдээж энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бол зайлшгүй санхүүгийн хэрэгцээ гарна. За энэ мөнгийг төлөвлөгөө хэрэгжүүлэх зардлыг хаанаас олж болох уу, хэрхэн яаж босгох вэ гэдэг талаар нь бас манай төслийн зүгээс бол дэмжлэг арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. За энэ хүрээнд байгалийн нөөцийн хамтын менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх санхүүгийн их усүрийн маш олон боломжууд байдаг. За эндээс тухайлан дурдах юм бол сумын түвшинд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого, за малын тоотлогын албан тутамтай холбоотой орлогууд орж ирдэг. За үүнийг мөн нөхөрлөлүүд өөрсдийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ сумын засаг даргатай, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаага ярилцаж зөвшөөрлөцөд гэрээний дагуу тухайн үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлж болдог байгаа. За мэдээж хуулийн энэ боломжуудаас гадна нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаал хөтөлбөрийн зүгээс бол дэмжлэгийг үзүүлэлт энд нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санхүүгийн доктортой их үзүрийг бий болгохын тулд хоримтлын хөтөлбөр гэж хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн нөхөрлийн төвшөнд, за нөхөрлийн холбооны төвшөнд, өрхийн төвшөнд хэрэгжүүлж болох бизнес санаачлалуудыг бас дэмжиж ажиллаж байна. Зарим жишээнүүдээс дурдах юм бол Ховд аймгийн Чандман, Говьолтой аймгийн Хөхмөрт, за Ховд аймгийн Дарив суманд эко кемпийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлсэн төслийн зүгээс малчдын түүхий эдийг боловсруулах, нэмэн өртөөх шингээг үүднээс сүүний цэхийн үйл ажиллагааг дэмжлэг үзүүлсэн. Мөн өнөөдөр хаягдаад байгаа малын арьс ширийг боловсруулах жижиг хэмжээний цэгийг Хинтээ аймгийн Дэлгэр хаан саманд үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл энэ цэгийн үйл ажиллагаа бол амжилттай хэрэгжиж явж байна. За мөн нөхөрлөл болон өрхийн хэмжээнд үйлдвэрлэл явуулж болох зөвгийн аж ахуй, за гар урлалын үйл ажиллагаануудыг бол байгууллагын зүгээс бол дэмжиж доктортой санхүүгийн усүрийг бас бий болгоод ажиллаж байна. Манай хөтөлбөр бол мэдээж ядуурлыг бууруулах хөтөлбөр биш, байгаль хамгаалах зорилготой байгууллага хөтөлбөр үйл ажиллагаа явуулж байгаа. За байгаль хамгаалахад мэдээж мөнгө, санхүү, зардал хэрэгтэй. Энэ зардлын үхвсрийг хаанаас бий болгох вэ гэдэг үүднээс орлогоо төрөлжүүлэх, нэмэгдүүлэх, байгаль хамгаал руугаа олсон орлогоо хуваарлах юм боломжуудыг нь бүрдүүлэн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаамаа. За ингээд өнөөдрийг хүртэл нутгийн иргэд манлайлсан байгаль хамгааллын хөтөлбөр хэрэгцэнэ маш олон энэ сайн гоё жишээнүүдийг гаргаж ирж байна. За зарим орон нутгийн удирдлагууд анх эхлээд энэ
байгалийн нөөцийн хамтын менежмент гэдгийг сайн ойлгодгүй, дэмждэггүй байсан бол ихэнх нь бол өнөөдөр энэ концепцийг ойлгодог болсон, энэ хуулиа мэддэг болсон, мөн нутгийн иргэдэд дэмжиж хамтарч ажилладаг болсон байна. За түүний тод жишээнүүд нэхвэл нэлээдгүй хэмжээний санхүүгийн боломжийг тухайн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болгон үзүүлж байна. За мөн жил болгон сумын төсөвтөө суулгадаг болсон байна. За энэ хөтөлбөр хэрэгжснээр хэн үр шимийг хүртэхүүг мэдээж малчин иргэд бол нэг номертууд үр шимийг хүртэнэ. Өөрсдийн амьдарч байгаа мал аж ахуйгаа эрхлээд явж байгаа бэлчээр, ус, ан амьтан гэх мэтлийн байгалийн нөөц баялаг нь удаан хугацаанд тогтвортой байх нь бол энэ хөтөлбөрийн үндсэн зорилго юм аа. За тэгээд энэ байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг энэ агуулга, концепц, хууль эрх зүйг ойлгон хамтарч ажиллаж байгаа та бүхэнд маш их баярлалаа.